Үндсэн хуулийн 16-гийн 7-д одоо хүний эрхтэй холбоотой нэг заалт байдаг. Ямар заалт байдаг вэ? За 16 дугаар заалтууд ер нь бол эрхийн асуудлууд нэлээд тусгагдсан байдаг. Энэ өөрийн чин асууж байгаа нь бас хүний эрх түүн дотор хүүхдийн эрх сурч боловсрох эрхтэй холбоотой бас асуулт байх шиг байна. Өнөөдөр хүүхдүүд сурч боловсрох эрхтэйгээд үндсэн хууль заасан энэхүү эрхээ эдэлж чадаж байна уу? Энэ асуудал бол одоо хамгийн хүчтэй яригдсан нь бол дандаа 9 сарын 1-ээс байдаг штэ. Тэгвэл маш олон жил яригдж байгаа. Тэгэд энэ асуудал яагаад үүсч вэ гэдг нь өнөөдөр зөвхөн боловсролын сайдын асуудал биш гэдгийг хүн болго мэдж байгаа. Яагаад энэ олон жил бид нар цаг хугацааг алдав? Цаг хугацаа алдна гэдэг чинь цаанаа санхүү мөнгөний үн цэнийг бас алдж гин гэж ойлголт давхар явдаг. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь шийдсэн бол бид нар арай бага зардлаар энэ асуудлыг одоо шийдээд боломжийг бий болгочихсон байх ёстой гэсэн үг. Хамгийн наазах нь мөнгөний үнцэнэл гэхэд одоо урдах жилдээ бид нар сая төгрөгөөр одоо юу гэдэг нэг ангиг тогтчулчих байсан бол энэ жил 2 сая төгрөгөөр тогтчулах ёстой болчихж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгөний үнцэн буюу инфляц, дискаунт гэх олон одоо ийм хүчин зүйлүүд байдгийн. Тэр утгаараа алдагдaltaй. За хоёрдугаар болохоор энэ хүн амын өсөлтийн тооцоо гэж байх ёстой. Тэр утгаараа нийгмийн гэр бүл нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам бас хамаатай болчихж байгааз. За 3 дугаар цагийн ер нь энэ сангийн одоо тооцоо төсвийн орлого зарцуулдаг аль яам баздын сангийн яам. За энэ бүгдийг нийлүүлээд засаг одоо нийтээрээ базнаа ерөнхий сайд. Тэгэхээр энэ одоо байн солигдоод байгаа засгууд өмнөх одоо үеийн засгууд юу хийж ив? Их хурлын гишүүд яагаад энийг шаардж байсангүй вэ? Тэгэхээр ард түмэн иргэд сонгогчдод одоо багш нар эмчнэр юунд хурдж болохгүй цаг болсон бэ гэхээр энэ улс төрчдийн арга цаасан худал амлалтуудад ерөөсөө одоо хурдж болохгүй болсон байна шүү дээ. Энийг л анзаарах хэрэгтэй байна. Тэгээд хүүхдийг бол сурах одоо мэдэх энэ боломжоор нь зайлшгүй хангах ёстой. Ингэжээж бид нар боловсралтай, хүмүүжилтэй, ёс суртахуунтай сайн одоо монгол хүн, монгол иргэн, монгол сонгогчийг бий болгоно шүү дээ. Тэгжээж өнөөдрийн энэ одоо төр засгийг хямраах хүртэл жимших те ийм байнгын ийм парламентын засаг, ардчлал, нээлттэй нийгмийн үнцэн одоо үнэт зүйлийг алдагдуулах энэ байдлаас ухрах юм илүү одоо агсан төвшөнд бид нар хөгжих юм гэдгийг л хэлмээр байна.